Соён гэгэрүүлэгчдийн телелекц 5 цуврал нэвтрүүлгийн хүндэт зочин Сүлтмийн мөнгөчин 1971 онд ерөнхий боловсролын 24-р сургуулийг алтан медальтай төгссөн. 1976 онд Зөвлөлт холбоот улсын Москва хотын урлаг үйлдвэрлэлийн дээд сургуулийг зураасан зургийн мэргэжлэр дүүргэсэн. 1976 оноос Дүрслэх урлагийн дээд сургуульд хот чимэглэл өсгий урлагийн багшаар ажилласан. 1983 оноос өнөөдрийг хүртэл Монголын урчуудын эвлэлийн чөлөөт уран бүтээлчээр зураг урлал бүтээлээ туйравдаг. Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн урчуудын эвлэлийн шагналт зураач. Тэрээр төв дэлхийн олон улсын уралдаанд тэмцээнд эх орноо төлөөлөн тасралтгүй оролцож өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Тухайлбал ЮНЕСКОгийн Азийн соёлын конкурст номын чимэглэл, зурагт хуудас, дүрслэх урлагийн төрлөөр 5 удаа алтан мөнгө хүрэл медаль хүртсэн байдаг. Номын чимэглэл зургаар Япон улсын Токио хотод 2 ном хэвлүүлсэн. Герман, Англи, Франц, Америк, Япон, Солонгос зэрэг дэлхийн олон оронд бие даасан болон хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг гаргасан. Нийгэм соёл улс төрийн зүтгэлтэн тэрээр Монгол улсын нэрт соён гэгэрүүлэгч Хөдөлмөрийн Баатар, ардын зураач, төрийн шагналт Сүлтэн хөөблээ. Түүний ихэр ахын дус болох Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн төрийн шагналт энгчин мөн уран бүтээлч билээ. За сайн байцгаана уу үзэгчтэй. Өнөөдөр бүгдээрээ нэг сайхан нэг мундаг том сайхан санаа ярья. Энгээрээ соён гэгэрья. Ямар учиртай зүйл ярих гэж байгаагүй бол гениальный идея гэж хэлэх юм уу та? Idea, great idea тийм ээ, мундаг санаа ярив. Энийг хэрэгжүүлье гэсэн үг. Монголоор бол энийг агуу их өгдөөцийн үгээр бол их суу залын ивэлэр гэж. Их суу залын ивэлэр гэж тэгж сайхан үг байдаг. Энийг бас агуухан бодороо энэ юу гэсэн үг вэ гэж. Тэгэхээр манай өнөөдөр бидний Монгол улсын амьдрал эдийн засаг дорой байна, мөнгө цаас хөрөхгүй байна гэж 30 жилийн дотор энэ уурхай баялагийг ашиглаад, уурхай баялагийг ухаад, гадрын баялагийг ашиглах гэж байсан үр дүнтэй болсонгүй шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотой. Өөрөөр хэлбэл бид их нутгийнхаа Монголын энэ уурхай баялагын тухай энэ манай үндсэн хуулийн дээр тодорхойлт байгаа. Газрын баялаг гэдгийг чинь манай газрын хөвлийн баялаг гэж ярьдаг. Их орны газар нутаг түүний хөвлийн баялаг гэж тийм ээ. Хөвлийгээ бид ингээд ухаад байх. Боддоо тав хүн бүгдээрээ бодоход тийм ээ. Хөвлий гэдэг үгээр зүүрлэж шít. Тийм нандин зүйл биш. Тэгэх чинь хүний юугаар бодох юм бол хөвлийг нь ухаад байвал хүн үстэй. Тэгэл энэ хөвлийг нь ухаж баялаг ашиглаж бүтсэнгүү дахиад хөвлийн ухаа гэж ийм сэтгэхүй яваад энээсээ талыг гэсэн үг шүү дээ. Энэ яаж энийг өөрчлөх вэ гэж хэлдэг. Бидний энэ төсөв бүрдүүлнэ. Уул уурхаагаас хамааралтай ганц төсөвтэй, ганц манай эдийн засагтай гэж ярьдаг. Тэгвэл ганц юмнаас хамаарахгүйгээр солонгоруулна гэдэг зүйлийг чинь хийхин тулд эдийн засгаа олон талтай болгохын тулд энэ санааг хэлж байгаа. Тэгэхээр бид энэ их ажлыг үйлсийг хийх энэ санаа бодлыг юутай зүйрлэж яаж хийх вэ гэхээр биднэрт дэлхийн жишг гэж яриад байдаг баха. Дэлхийн жишг энэ уул уурхайдаар ямар вэ? Энэ улсуудыг хараад тахад, гадаад орнуудыг хараад тахад тэр улс өөрийнхөө оронд уул уурхай ухаас ашиг малтлуулын ашиглахаасаа өөр орн руу уул уурхайд явж хийдэг. Жишээлбэл манай энэ тодорхой бүх хүний мэддэг Rio Tinto компани шүү дээ. Тэр Orano компани ч нэ шүү дээ. Гадаад оронд очиод Rio Tinto компани ч юу гэрээ хийж хөрөнгө оруулна гэж яриад байгаа биз. Бид тийх хэмжээнд төлсөн уул уурхай геологийн талбарын манай энэ үндэсний компаниуд бол тийм хэмжээнд төлсөн гэж би үзэж байна. Гэж бодож байна. Энэ зүйлийн 30 жилд чинь Монгол улсынхаа тэр сайхан баялагын буянгаар
их хөлдөж мөнгөтэй болсон, хөрөнгөтэй болсон. Тийм учраас гадаад орны жишээлбэл одоо жишээ ярил л да. Одоо Африк оронд очиод уурхай баялагийг ашиглах, тийм хөрөнгө оруулах манайх боломжтой болж гисэн. Энэ жижигээр ажиллая. Энэ хооронд манайх яах вэ гэхлээр зэрэг энэ хөөрхий эх орныхон баялагийг ашиглаж гин гэж хэвлийг нь ухсаар агаад нүх болгож байсан. Өөрөөр хэлбэл энэ нүх болгосон энэ хэвлийн онгойсон энэ газруудаа илаашруулах хэрэгтэй. Ийм учраас энэ хандлага өөрчлөлөө, энэ тэтгүүг өөрчлөе гэсэн ийм санаа би хэлж гэж байна. За энийг яаж хийх вэ? Энэ нэг мөчгүй юм шиг хэлээд сонсож магадгүй. Гэтэл энийг би ерөнхий зарчмын ярих боловч дэндүү жижиг деталь ярихгүй ч гэсэн ерөнхий зарчмын хэлэхдээ тав хүн бас хэрэгжиж болох зүйл юм байна. За энэ Африкийн нэг орнууд, хэдэн орнууд одоо ямар орнууд байдгийг тэнийг сонгож аваад манай энэ уул уурхай эрхэлдэг сайхан хөрөнгөтэй болсон, бас туршлагатай болсон, геологч сайхан ажилтан, инженер техниктэй болсон улсуудын төрчөөд нэг улстай нэг жишээн дээр ярьж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулъя. Манай тэр компаниуч өөрснөө хөрөнгөтэй болсон. Тэндээс хөрөнгө оруулна. Гэтэл өшөө хөрөнгө дутагдахлаа зэрэг Монгол улс хөрөнгө оруулна. Тэгэхээр манайхан одоо мөнгө байхгүй ч тал гэж болгоод нь орж ирж байгаа. Үгүй юм аа. Бидний мөнгө бий. Юу гэхээр зэрэг энэ уурхайн ухаж ашиглах гэж байсан энэ сүүлийн 30 жилд чинь 300 тэрбум долларыг нүүрсний зөвхөн хулгайгаар хадгалагдсан өөр газар байж байгаа гэж яриад байгаа биз. Тэрнийг улстай давъя. Тэгээд авч чадахгүй байгааз улсын мэдэлд авъя. Хууль гаргах гэж чадаагүй. Тэгэхээр тэр хөрөнгө бол байгаа биз. Тэр мөнгийг тэр улсуудтай авсан улс. Тэр уг мөнгө нь манай Монгол улсын мөнгө шүү дээ. Тэр улсуудын эзэмшил очсон болохоор. Тэгэхээр компромисс. Би одоо нэг юм санаа хэлээд байгаа да. Монголчууд бид нэр хүн амтсан хүн тэр тусмаа ах トゥ шиг сайхан амьдсан. Ийм эвлэлдэн нэгдэх зарчимтай бүгдээрээ өвтэй байвал хүчтэй гэж ярьдаг энэ зарчим дээр ингэж хоорондоо биш хамтдаа санаагаа нийлүүлэх гэсэн энэ санааг хэлээд шүү. Хэлэх гээд шүү. Тэгээд тэр хүмүүстэй компромисс хийгээд тэр мөнгийг одоо эдийн засгт яриад эдийн засгт эргэлтэнд оруулна гэж. Эргэлтэнд оруулъя. Тэндээс хөрөнгө оруулна. Хөрөнгө оруулах гэхээр зэрэг манай улсаас тэнийг эзэмших эрхийг тэр хүмүүсээс авна шүү дээ. Хөрөнгө оруулах эрхийг. Тэгээ авахсаа зэрэг тэр чинь банкнд тэр мөнгө Монголын банкнд хийн. Банкнаас тийшээ хөрөнгө шилжүүлэх мөнгө шилжүүлэх болохоор зэрэг тэр мөнгийг эзэмших улсууд чинь ядаж хүү ирдэн байгаа. Ингээд ашиг нь гарч ирж зүгээр өхмөл тэнд хөрөнгө хөдөлгөөнгүй мөнгө байж гар. За тэгээд тэр Африкийн орнууд гэж би яагаад онцлж хэлж байгаа юм энэ ч бас учиртай. Африкийн орноос Арабын орнуудаас одоо Европт маш их миграшн олон тагааж иргэд тэнд Европ руу гараад байгаа. Хууль усаар нөгөө давин дээр суугаад яваал гэсэн үхэж үргэлдээ айл хөрхөө. Тэгээд Европын орноор очингол Европын орныхын тэнд аваад тэгээд хөлс салин мөнгө тэтгэд өгдөг, баяр орон сууц өгдөг. Тэгээ нөгөөдүүл нь янз бүрийн хүн утсан учраас гэмт хэрэг хийдэг. Маш их том проблем байгаа шүү дээ. Жишээлбэл тийм проблемтэй тэр улсуудыг жишээлбэл Европт 27 орн бай. 27 орнуудын одоо нэг жишээн дээр нэрээ л дээ. Итали улстай. Далаагаар орж ирээд Итали руу ч ороод байдаг шүү дээ. Тэр улсуудын тэр иргэдийг жишээлбэл Арабын биш Африкийн нэг орны очсон улсуудын тэр оронд нь тэр миграшн бол очсон улсуудыг тэр их оронд нь буцааж тэр манай одоо хөрөнгө оруулаад үйлдвэр барьж би хөрөнгө нь үлдэж байж л хөрөнгө үлдэх тэр зүйлийг үйлдвэр бол хөрөнгө оруулалт гэж нэрлэнэ гэж би өнгөрсөн нүнуудаа дайварсан шүү дээ. Тэгэхээр зүгээр уурхай байлгийг аваад явах биш, дарах биш. Тэнд тэр уурхай баялагийг боловсруулах үйлдвэр бариад тэр хүмүүсүүдийг тэр их нутгийн авчид ажил хийхгүй юу. Тэгэхээр Европын орнууд чинь тэр их проблемээс тэр их ирээдүйн одоо улс орныхаа ирээдүйг бодоод тэр их гэмт хэрэг тэр олон хүн шавааралдаад хууль бусаар амьдраад байгаа чинь тэр их оронд нь буцаах бодлого тэнд одоо дуртай байна шүү дээ. Тэгээ энэ дээр хамтран ажиллаад ингэж энэ манай Монголын агуу их хөгдөөдсөн одоо манай олон жил ясаараа шүү дээ. Бид нар ч одоо нөгөө Pax Mongolica гэж нэрлэдэг дэлхийн техник их амруулсан
болгосон юм аа гэж манай хөрөлцөх ерөнхийлөгчийн Нүбийн эндэрээс хэлсэн тэр зарчмаар тэнд одоо их сайхан одоо амьдралыг огцруулж өгнө шүү дээ. Энэ Боровловыг арилгаж Монголын компани яриад түрүүний тэр компаниуд шиг зүгээр юм ухаад аваад явчих биш. Үйлдвэр барьж өгөөд тэр нь үлдэнэ. Энэ дээрээ манайхан Монгол хүмүүс ч ажиллана. Ихэнхдээ тэр нутгийн иргэдийн ажиллуулаад. За энэ Европын улсуудаас одоо авчирж байгаа тэр миграшн явсан улсуудаас ажиллах зэрэг тэнд нэг ашигтай юм бэ. Юу гэхээр зэрэг манайх Монгол улс Монголын компани хөрөнгө оруулсан юм чинь манайх ашигтай 100%. 100%. Тэдний талд юу өгөх гэхээр зэрэг зөвхөн цалингийн нөгөө 100% цалингийн нөгөө. Цалингийн яаж өгөх гэхээр зэрэг тийм бага хэмжээтэй тэдний нутгийн одоо орон нутгийн цалингийн хэмжээгээс гэх юм уу тийм биш. Европын орны одоо Европоор авдаг тэр миграшн болж очсон улсууд ямар цалин евроор авдаггүй тэр авдаг тэдний шиг стандартаар өөрөөр хэлбэл цалин авах нь шүү дээ. Тийм цалин өгнө гэж ингэ тохирно шүү дээ. Эхлээд зэрэг тэндээс тэр Европын тэр одоо Итали улсыг бид өөрөө жишээ авсан. Итали улстай та нарын энэ проблемыг чинь бидний энэ төслөөр энэ хөрөнгө оруулалтаар шийдэж байгаа учраас та бүхэн энэ манай төсөл энэ манай хөрөнгө оруулалтанд фи өгөө. Өөрөөр хэлэх юм бол танахаас манайд энэ төсөлд өөрийнхөө хурамжийг өгнө. Тийм ээ. Тэгээд манайх энэ еврогоор тэр хурамжийг яваа. Түүгээрээ тэр иргэдийг чинь далимжуулах нь шүү дээ. Ингэхээс зэрэг манайд тэр хөрөнгө оруулалт чинь 3 их усүрий болж байгаа үст. Тэндээс орох фи, манай эндээс улсаас орох хөрөнгө оруулалт, бас улсын энд Монгол улсаас явж байгаа компани хөрөнгө оруулалт. Ингээд тэр энэ чинь ганцхан улс дээр ийм яригдах биш. Энэ чинь Европ чинь 27 орн биш үү те. Тэр хөрөнгө даваалаад байгаа Европ орн төвд чинь. Тэгээд Монгол улсын чинь тэндээс гарч ирэх төсөв гэдэг чинь одоо бүрдүүлж чадахгүй гэдэг энэ манай жижигхэн тэтгэхгүй чинь мөнгө орж ирнэ шүү дээ. Тийм биз дээ. Монгол улсын нэр хүнд өссөн шүү дээ. Африк оронтой одоо хандаж харьцаж байгаа Европын орнууд нэг амжилттай тэр улсууд нь хөгжиж эзэлсэн юм байхгүй. Одоо Орос орн бол тэнд их хамтран ажиллах юм төсөл хэрэгжүүлэх ажлууд хөрөнгөж байгаа байдаг. Гэтэл Монгол улс дэлхийн жишгээр энэ тэтгэвээр хөдлөх юм бол ийм ашигтай уул уурхай нөгөө баялагийг одоо манайх нэг мохоо одоо манайх нэг жишээ баялагын хараал өнтер гэж одоо манай энэ одоо манай биднэрт үүсээд байгаа энэ өнөөдрийн ядуу зүудэл амьдрал тэгээд энэ хүмүүсүүдийн хөгжил цэцгэлд одоо их ахид дэлхийд юу гараагүй энэ одоо байдлыгаа тасад хөрөнгө дутаад байгаа энэ 30 жил чи ийм юм л нүүрлээ шүү. Энээсээ гарах арга бол тэр ганц уул уургаатай хамаарах биш. Ийм дэлхийн жишгээр ажиллахад уул уурхаагийнхаа тэгвэл энэ геолог уул уурхаан талбарт ажиллагаа боловч ажилтаа болох хэрэгтэй, ажлаа өргөжлүүлэх хэрэгтэй. Бас өөрийн зорилго юм байгаа шүү. Тэгэхээр зэрэг ер нь манай тамирчдаар жишээж бодъё л да. Тамирчид өөрийнхөө улсын спортын дэвжээ эрингэн дээр тоглож байгаад гадаад орны дэлхийн уралдаан тэмцээнд ордог үстэй. Яг тэрэн шиг зөвхөн Монголынхаа нутгийнхаа их нутгийнхаа хөвлийг ухаад байхгүй. Тийшээгээр дэлхийн жишээгээр улс орнуудаа ижил тэгш үйл ажиллагаа явуулъя гэсэн танаа шүү дээ. Энэ бол сошин одоо өөрчлөгдөх одоо энэ цаг үе болсон гэсэн одоо ийм чимээ анир шүү. Тэгээ энэ төслийг энэ одоо бодлогыг улсын төрийн бодлого болгож тэр улсуудтай Европын холбооны улсуудтай 27 баха хэрэг анжуурыг бол энэ улсуудаа тус бүртээ нэрээд Африкийн оронтой яриад тэгээ Монгол улс чинь мөнгөөр дутахгүй. Би түрүүний юундаа хэлж ирсэн та нөгөө яриа лекц бол Монгол хүний цалин болвол багадаа нэг 10 сая. Энд чинь дэшиг энэ евро орно шүү дээ. Тэгээ Европын орн ч бас ганц евро байдгүй, паунд байдаг, англи улс маань тэнд бас энэ миграшны проблем бас бий. Энэ асуудлыг тэд нар хийж чадахгүй байгаа шүү дээ. Энэ дээр соргоогоор хандаж ийм бодлого хэрэгжүүлнэ гэдэг чинь нөгөө манай өвгдээдсийн
их суудалийн ивэлэр хүн тэнгэрийн хүчин дор гэдэг үгийг санаж энийг хэрэгжүүлээ гэсэн ийм бодлого. Энд манай ухаалгаар хоорондоо хандаад ерөөсөө энэ манай Монголынхаа энэ газар нутгийн одоо нэг л гол асуудал байна шүү дээ. Хамгийн харамсалтай асуудал нь хэвлийгээ ухаад байдаг. Хэвлийгээ ухаад гэж цааш яах юм? Хэвлийгээ ухаад ахлаач нэг цаашдаа мэд чинь тусгаар тогтмол аюулгүй байдалтай холбоотой болно шүү. Газар нутгийн шороо болоод тахлаа. Ус байхгүй болоод тахлаа. Тэгээд энэ газар нутгийнхаа дахиад ухаатай хэвлийгээ ухаатай гэхлээр зэрэг нөгөө мал чинь бичээрээ мал аж ахуй учраас тэнийг дайжуулах болдог. Юу ийдгүү? Тэнийг хажигладаг. Нөгөө ухдаг талбайгаа өргөсгөх гэдэг ийм бодлого яваад байдаг үстэй. Тэгвэл зэрэг эн чинь манай тусгаар тогтнорол аюулгүй байдал ирээдүйд ямар ч хохиролтой ямар ч ашиг байхгүй хохиролтой ийм одоо мухардалд орсон ийм эдийн засгийн одоо нэг хэлбэр гэх юм уу да. Эдийн засаг гэдэг чинь өргөн хүрээтэй шүү дээ. Олон талбартай шүү. Тэрний ганцхан нэг өчүүхэн хэсэг нь уул уурхай геологийн талбар шүү дээ. Тэргээрээ л одоо яваад байна гэдэг нэг зарим хүмүүс ингэж хэлдэг. Ер нь ихэнхдээ тийшээж болно. Төрд улсуудад ялангуяа манай төсөв хөрөхгүй юм чинь төсөв хөргүүлэхийн тулд бид мөнгө цалингаа талин хязгаар тавьж чадахгүй юм чинь одоо энэс яаж гарах юм гэж. Гарах аргачлал бол энэ шүү дээ. Дэлхийн төвшөнд уурхайгаа өргөжлүүлж ажиллуулад энд Монгол улстай өөрснөө бас үйлдвэрээд мөнгө дутгаж байгаа. Манай төсөв гэж бодглоо зэрэг төсөв чинь манай хадаж ижигхэн шүү дээ. Бүх юм харьцангуй. Тийм биз? Монголын төсвийн хэмжээ жишээ Япон улстай зүйрэлтэй, Хятад улстай зүйрэлтэй, Орос улстай зүйрэлтэй, Америк улстай зүйрэлтэй. Монгол улсын төсөв ямар вэ? Өчүүхэн шүү дээ. Өчүүхэн жижиг. Бүх юм харьцангуй. Ийм төсвийг үргэлжлүүлж чадахгүй гэж бүгдээрээ ойлгомж явахаар ийм шин танаа төдлөөр их суудалийн ивэлэр улс орноо хөгжүүлэх ирээдүг бүгд гялсж байна. Тэгэхээр бид нар бол өнөөдөр хүн бүхэн санаа тавьж байгаа шүү дээ. Монгол улсынхаа энэ их нутгийнхаа экологи системд тийм биз дээ. Тэгээ энийг хайхрахаа болсон. Тэр одоо шороо тоос энэ өмнө говийн нутаг тийм ээ. Ганц өрөм өмнө говийн нутагч биш. Тийм биз дээ. Тэгээ гадаадын лиценз авсан энэ компаниуд чинь ерөөсөө хүний нутагт байгаа юм чинь огт харилцахгүй шүү дээ. Тэнийг манайх хянж чадахгүй шүү дээ. Нөхөн зэрэгэлт явуулна гэдэг хариуцлагатай уул уурхайг нэрлэдэг. Гэвчиг тэр чинь ерөөсөө огт хэрэгжихгүй байгаа шүү дээ. Тэгээ ерөөсөө манай ард олон түмэнчнүүд хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ энийг одоо болио ямар энэ нөгөө экологийн тагдаа гэж байна. Нөгөө одоо байгаль орчны яам гэж байна. Бидний одоо ажил үүрэг яасан бай гэж одоо шаарддаг шүү. Энэ дээр нэг зүйлийг чухал анхаарах хэрэгтэй. Юу гэхээр зэрэг олон түмэн ингэж хэлээд байгаа юм чинь. Ард олон хэлээд байгаа юм чинь. Энэ ард түмнийхээ олон түмнийхээ үгийг авъя. Тийм биз дээ. Үгийг авч үгийг хэрэгжүүлж энэндээ одоо өөрчлөлт хийх хэрэгтэй болоод байна шүү. Сэтгхүүдэд өөрчлөлт хийх хэрэгтэй болоод байна шүү. Ганцхан энэ бол эхлээд л одоо нэг артлын үе гэдэг энэ 30 жилийн өмнө гарсан нэг сэтгхүү юу гэхлээр ийм баялагтай ч уул уурхай авах бай. Гэтэл гадаад орны хүмүүсүүдээс жишээ авахд юм шүү дээ. Өөрийнхөө баялагийг ирээдүйдээ үлдээгээд ирээдүйнхээ үр хүүхэд ирээдүйдээ үлдээгээд өөр орны баялагтай орноос авч ашиглаж ийм дэлхийн жишг ингэж ажиллая гэсэн ийм бодлоготой явдаг шүү дээ. Энээс бид нар үлгэрч авъя. Энэ бол захаалах болоод энэ дөрөвний бидний одоо хэлдэг, бидний одоо мэддэг энэ Rio-Tinto гэдэг дэлхийн том компани гэдэг байна шүү. Энэ чинь тэгж байгаа. Дандаа гадаад орнд очиж уурхай ухаж байгаа шүү. Гэхдээ тэр чинь сая манай тансгалаар бид нар бүгд сонссон шүү. Мөнгө байхгүй, зээл босгосон гэж. Тийм биз дээ. Тэгэхээр зээл босгох биш манайх чи бүр мөнгө байна шүү. Мөнгөний их үүсвэр байгаа юм чинь хөрөнгө оруулалт. Монгол улс гадаад оронд хөрөнгө оруулдаг улс болёо. Хөрөнгө оруулахдаа яг жишгээр нь зүгээр юмны ухаад аваад явчих. Гаргаад дараад ашиг олох биш.
тэр оронд нь үйлдвэр хот тосгон барьж өгөөд амьдралын дээшлүүлээд эн чинь манай ийм агуу их хөгдөд Чингис хааны тогтоосон дэлхийг энх хамгаалан болгосон Пакс Монгол инхээр тогтоосон амьдралын дээшлүүлж манай энэ түүхэнд чинь тийм зүйл биш үү? Тэр улсад нь очиад Монгол улс жишээлбэл Тбилис гэдэг одоо Ираны Хүлэг хааны үтээсэн зүйл агуу их шинжлэх ухааны томоод болгож хуурайсан шүү дээ. Тэр энэ жишээгээр тэр улстай тийм их үйлсийг бүтээж өгнө шүү дээ. Ийм учраас Монголын манай энэ түүхийг барахж түүхийн энэ манай өвдөдсөн энэ бүтээсэн зүйлээ чинь Чингис хааны хүүл хэргийг чинь барахж жишээ болгож байдаг одоо бидний их одоо барахж байдаг Монголын түүхч одоо энэ дээр л гол нь дэлхийд дахинд гайхуулж байдаг шүү дээ. Ийм жишгээр л бид нэр одоо яриадсан. Дэлхийн жишгээр өнөөдөр бид нэр энийг арай тэгж уламжлаа тэр түүхэн баримтлахгүйгээр хүний нутгийн одоо байдлаар өөрөө баялгаал ухуулъя. Өөрөө л энэ баялгаараа амьдрий. Тэгсэн чинь энд одоо ясаа ашигтай амьдралын дэшилсэн зүйл болоогүй. Ерөөсөө энэс хамаарсан тийм нэг юм ядуу зүддүү вэрэ байдаг. Тэгээ бөөн одоо завлан тийм биз дээ. Экологи систем эвдсэн. Манай Монгол улс чинь ерөөсөө улсаар маш ховор орн биз дээ. Уурай ийм орн. Гэтэл энэ орн чинь юу ямар мэдээ байдаг вүлээ? Миний мэдж байгаагаар нэг 3000-аад нуур гол гарих ширгсэн. Хичнээн одоо энэ уурхаан гайгаар нүхүлдсэн. Тийм биз. Одоо энэ бичлэг юм харахтаа тэр зүрх шимширмээр ийм зураг юм харагддаг шүү. Тэгээ тэр ямар их тоос юм болж байдаг. Энийг шууд ялгарлуулах хэрэгтэй үстэй. Бүгд энэ дээр танаад авчлаа. Зарим энэ яг төс бүрдүүлж байгаа энийг инхэд төшөө замгүй юм шиг ойлгоод байдаг болохоор би гэтэл ийм зам байна. Энэ тэтгүүгээс салаад энийг өөрчилж чадахгүй хүмүүс бол өөрчилж чадах хүмүүстэй ажиллаа хүлээлгэж өгөх хэрэгтэй. Гэсэн бас ийм зүйл бодох хэрэгтэй шүү. Тэгэхээр бид энд гарсан бид л хийн. Бид чадна гэдэг чадсан үр дүн харагдахгүй болохгүй шүү дээ. Одоо жишээл 30 жилийн дараа бидээс чаддаг болохоо ажиллаа. Тэгээ энэ манай нутагч лиценз гэж хэлээд байгаа тэр зөвшөөрлийг хэдийг олгосон гэдэг лээ 70 нутгийнх нь 70% гэж яриад байгаа шүү. Энэ том газрын нутгийн 70% гэдэг чинь аимшигтай үстэй. Гэтэл энээсээ гарах ингэж өгж дэвших. Ингэж монгол хүмүүсийн 3 сая гаруй хүнийх амжилт дэвших, улс ормон цэцгэлэх ийм үр үндэс энд байна шүү. Ийм учраас ерөөсөө манай энэ одоо өнөөдөр үндэсний тайхан уул уурхайн компаниуд чинь нэртэй өрөнгөтэй болсон компаниуд чинь илүү байгаа шүү дээ. Тэр илүү байгаа хүмүүсүүд маань энэ төрөлхтөд хамтарч ажиллаад тэр үйл хөдлөх одоо хөдөлж чадахгүй байгаа тэр мөнгөө ашиглаад тэгэл ерөөсөө тэр Африкийн орн, Арабын орн дээр энэ Синий орн байгаа шүү дээ. Заавал тэр Европын орнууд дотор нэг хэсэг нь ажиллаг. Тийм биз дээ. Чин аль улсад нь ажиллах вэ гэдгийг сонгож явна шүү дээ. Ингээ Монгол улс чинь дэлхийн дахны яг жишгээр ажилладаг. Манайч нь дэлхийн жишг гэж хэрэг дуртай шүү. Одоо өөрөөр хэлэх юм бол татвар авах, торгуул тавих. Ийм дэлхийн орн чинь юм байдаг. Юмны үн чинь дэлхийн жишгээр юм байдаг гэж ярьдаг. Гэтэл үнийн хэрэг дээр яг энэ үйл ажиллагааг дэлхийн жишгээр хийж чадахгүй байгаа. Уул уурхай гэдэг салбарт, геологийн салбарт дэлхийн жишгээр хийхгүй зөвхөн өөрийнхөө тамирч нар бол өөрийнх нь дэвжин дээр л байгаа. Ийм учраас энийг өөрчлөё. Ингэж өөрчлөлт манайх чинь шин эдийн засгийн улсын хөгжил дэвшлийн хиймэр сэргсэн, гялалцсантай амьдралд очно гэсэн ийм санаа хэдий тав хүнтэй хуваалцах юм аа. Энд юу хэрэгтэй вэ бидний одоо хоорондоо танаага нэгтгээд дэлхийд дахин гарсан түүх соёл юу олон жил дээр энэ эдийн засгаа хөгжүүлээд энэ гэсэн энэ танаа бодол хамгийн чухал шүү дээ. За та бүхэнд амжилт хүсье.